9 эхэлж жавар тачигнсан энэ өдрүүдэд Монголд болж байгаа юм өвлөл байна. Өвлөөс бусд нь болохгүй байна. Тог цахилгаан болохгүй байна, түр шатхуун болохгүй байна, нүүрсний сонсгол бүрэн бүтэн болохгүй байна. Шок мэдээ хошинтой амь нэвтрүүлгийн 57 дахь дугаар эхэлж байна. Шатхуун түгээх станцуудаар сэмсэмхэн яваад хамаг олонний төлөө ханиад хүрсэн чисэн ихгүй Ганбаатар 2-3 хоногийн дараа түр шатхуун хэвийн болно гэж хэлснээс хойш 2-7 хоног өнгөрсөн ч хэвийн бус байдал хэвэндээ байсаар байна. Яг өөрөө явж байгаа учраас ингээ ханиагаад байгаа юм. Яамныхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ятгалаг ухуулга явуулж банка бүүдүүрэг шарнаас чгсан нэгэндээ боломж олгохыг синхруулах сэхэрүүлэг нь сэмхнээс цаашгүй байна. Цагийг эзэлсэн шилдэг сэхэтэн даяар дуурсах далай дархан гишүүн Бадмааны буугийн Бат Эрдэнэ хамгийн урт шөнөтэй 12 дугаар сарын 22-ыг өдөр шөнө тэнцсэн өдөр болгож наран саран гэрэл сүүдэр цаг тоололд олныг баясуулсан нээлт хийлээ. Өөрийнх нь монголоо мэдүүлснээр бол орос англи хэлэнд нэвтэрсэн орой ичнээ өдрөөр бакалавр, магистр, доктор болсон Эрдэмтэн Бат Эрдэнэ өдөр шөнө 12 дугаар сарын 22-нд тэнцсэнийг мэргэн ухаан мэдлэг чадлынхаа шидээр мэдсэн байж таарна. 40 их 80-аас 440 их 80 болж босоод хөвцсөн тоо 17 Чингэлэгсберт 17 нүүрсчин гих зэрэгээр хүн байсан бол одоо болио гэж уйлмар болсон 17-гийн тооны халааг 4 гэдэг цифр авлаа. Нүүрсний хулгай 44 их 80 гэдэг тооноос эхлээд 440 их 80 болж 10 дахин өсөрч хөөсрөөд эцэст нь интернетээс үзсэн төдий болж хуурлаа. 440 их 80 гэдэг нь тэгээд 405 440 их 80 дээрээ байна уу? Тэр үед зүгээр одоо бас сэтгэл хөдлөөд дор чандын хэлсэн дээр нэг тэг нэмээд хэлсэн юм уу? Хаанаас гараад ирсэн тоо юм бэ? 440 их 80. Би харин за энэ бол уянгийн халил байсан юм байна. Ярианы хүч оруулсан юм байна л гэж хэлж байна тийм үү та? Босоо гамбаа гишүүн 40 их 80-ыг 440 их 80 хүртэл нь босгоод интернетээс үзснээ хүлээж суугаа гамбаа болж суудал дээрээ унтаад улмаар хөвтэй гамбаа боллоо. Улс төрчид ард түмнийг цочоож бие биенээ намнах толгой тархинд бүхэл тооны машинд багтахгүй том тоонууд сүвжин зарлагдаад дарчин дуусч байна. Ганбаатар эх орноо босоогоороо хуу хайрлагын хамт эхнэр тунгалаг нь 7 жилийн туршид 22 тэрбумаар эх орныхоо хөрсийг хуулаад хайсан байна. Миний хань нэг өөр компани байгуулсан юм шиг байна гэж байна. Би бол ор үндэсгүй хотлаа гэж. Гэртээ хүүхдээ хараад 20 жил байж байгаа миний хань одоо яг тиймтэй байхгүй. Энх баяр шинжээчдийн дүгнэлтийг шүүмжилж болохгүй гэж 5 өдрийн турш тавтаж гишүүд гэрчүүдийн микрофоныг хаасан боловч илтэд бүдүүлэг алдаа нэг бус гарлаа. Тухайлбал нүүрс баяжуулах үйлдвэр барьж байгаа Адмирал компани регистрийн дугаарыг буруу оруулж хүсэлт тавиад нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй гэж зарласан. Манайхыг нийгмийн даатгал огт төлдөггүй гэж хэлнэлээ. За шинжээчдийн дүгнэлтийн тэр хэсгийг гаргачаарай. Адмирал компани нийгмийн даатгалын төлөлт хийдэггүй гэдэг. Тэгэхээр одоо бүхийн захин болцсон шүү дээ. Хаанаас тийм мэдээлэл авсан юм? Би бас одоо юмыг яаж мэдхүү гэж ингээ өөрөө энэ QR кодтой ингээ шууд системээс хэвлээ гаргаад ирсэн. Нийгмийн даатгалын шимтгэл 423 сая татварт 6 тэрбум төгрөг төлсөн компанийг нэр устайн тулахгүйгээр 4-өр төгссөн регистрийн дугаарыг нь 7-той андуурснаар улс орон даяар юу ч төлөөгүй мэтээр зарлав. Тэр регистрийн дугаар нь буруучсан шүү дээ дарга. Регистрийн дугаар нь буруучсан шүү. Тэгтээ наач гарч ирэхгүй шүү дээ. Манай 672 63 64 байхгүй юу? Тэгээ наа чинь 67 гэж хэлсэн юм шиг. Хуурай аргаар нүүрс баяжуулах үйлдвэрт хувийн хөрөнгө оруулагчид хэн хэдэн төгрөг оруулж дүн тооцоо нийлсэнийг 30 сая доллар бэлнээр авсан гэж хууль зүйн сайд итгэл төгс зарлалтал өөдөөс нь ингэж хариулсан юм. Энэ дасны шилжүүлэг гэж та хэлж байна уу? Дансны хуулга гэдэг та доотлол нь шинжээч энэ дасны шилжүүлэгөө бэлэн мөнгө. Юу гэж ийм хэмжээний бэлэн мөнгө аваа гэж гэдэг тийм хүн гэж юу гэдэг юм бэ? Энийг чинь тооцоо нийлээд за одоогийн байдлаар бол 30 орчим сая доллар орцсон байгаа ингээд хоёр талаасаа тооцоо нэрж баталгаажуулъя гэв. Нэг чи бэлэн мөнгө гэсэн одоо тэгж 30-30-аар нь аваа явж байгаа гэж 30 сая төгрөг шийдтэй юм чи арайчт юм чи. Тэгээд одоо ковид үед ингээд одоо өөрөө гудамжинд гарч чадахгүй учраас 30 сая доллар тэрэг үүсэж гэж байт юм уу? Хамаарал гэдэг юм хамаагүй болоод байна. Үүнээс хойш түүнээс цааш нэг аймгийн хүмүүс, нутгийн зөвлөлийнхэн, нэг яслын андууд, нэг цэцэрлэгийн кошонкны нөхөд насан туршдаа наалтан пад болох юм байна. Хажуу айлын хүргэний ангийнхан хүүхдийн эхнэрийн дүүгийн нутгийн эгчийн нууц амрагтайч та хамааралтай. Эрдэнэс тавлахаа 1702% эзэмшигч хэн бүхэн Монгол улсын иргэн болгонтой хамааралтай. Хамааралтай болохгүй тулд аль нэг аймагт төрж өсөхгүй байх.
ямар ч ангид биш ганцаараа биедан сурах, ганц хүнтэй компани байгуулж гав ганцаараа ажиллах, хамаатангүй хүнтэй гэрлэх зэрэг арга замуудыг сонгохыг зөвлөж байна. Өндөр энх баяр өнрөө сэтгүүлч хоёрын тулаан ордон шорон дамнан нүүрсний сонсгол дээр хүртэл нүдэлдэж байна. Боловсролын зээлийн сангаас 2007 онд $32,000 зээл аваад сураагүй. Сураагүй дээрээ мөнгөөр нь төлөөгүй. Боловсрол шинжилх ухааны сайд цогцлмагийн 2018 оны тушаалаар тэглүүлсэн талаар дэлгэсэн үнэр цэцэг шоронгоос энх баяраа намайг энэ шоронгоос гаргачих би сэтгүүлч хийхэ болио гэсэн бол энх баяр харин ордноос ийхүү хариуг нь өгч байна. Эцсийн өмчлөгчөөр нарангийн өнөр цэцэг Эрдэнэ тогтгын амар жаргал нар бүртгэлтэй Netix Mining Pro гүйцэтгэх удирдлагаар нарангийн өнөр цэцэг хуцаа эзэмшигч нарангийн өнөр цэцэг 50%, Эрдэнэ тогтгын амар жаргал 50% идэвхтэй хуцаа эзэмшиж байгаа юм компани. За нарангийн өнөр цэцэгтэй нэгдэн л ашиг сонирхол бүхий хуулийн этгээдүүдийн мэдээлэл. За ган үзэгтэн сэтгүүлч клуб нийгэм дэвшлэх төрийн бус байгууллага. За үүсгэн байгуулагч нарангийн өнөр цэцэг эцсийн өмчлөгч Отгонбатын шүрэн сууд бүртгэлтэй байна. За гүйцэтгэх удирдлагаар нарангийн өнөр цэцэг ажилладаг. За төрийн бус байгууллага 2 гишүүнтэй Отгонбатын шүрэн сууд бол нарангийн өнөр цэцэг иргэн нарангийн өнөр цэцэг бүртгэлтэй байна. За Отгонбатын шүрэн сууд нь нарангийн өнөр цэцгийн үеэл хичээхэн хүүхэд гэсэн тийм мэдээллийг ирүүлсэн байна. Төрийн шоронд суугаа ганхуйгийг төрийн ордонд 2 дахь удаа дуудсан боловч шүүх зөвшөөрсөнгүй. Төрийн шорон, төрийн ордон хоёр ойрцоор байгаа боловч ганхуйгийн хувьд холцоор байна. Ганхуйг шоронгоос ордонд хаягдсан ч сошиал дээр буусан захиа битсээр байгаа юм. Үндэсний статистикийн хорооны дарга Баттавагийн өөрийнх нь статистик өгөгдөл хамгийн ихээр анхаарал татлаа. Баттавагийн эхнэр амгалан нүүрс тээврийн хамгийн олон буюу 8 компанитай. Нийт дүнгээр 5.2 сая тонн нүүрс гайлын бүрдүүлэлтгүйгээр гарсан гэдгийг 1 сая гаруй буюу одоо дангаараа 25% нь таны хамаарал бүхий хүмүүсийн удирдлагаар ажиллаж байгаа нүүрс тээврийн компаниуд гэдэг асуудал яригдж байгаа учраас энэ бол хувийн асуудал биш болж хөрч байгаа маа. Баттаваа нь алдарт Гайлын Баатрын төрсөн хүү бөгөөд өөрөө биш гэхийн хамт өөрөө төрсний гэрчлэгээ баримт гих мэтийг нь бүү үзүүлээч гэж бас өөрөө хүссэн юм байна. Одоо мэдээ орсон цагаас л Батмөхийн Баттаваа байсан. За шаардлагатай гэвэл би одоо иргэний өвлөх төрсний хүртэлгийн гэрчлэгээ одоо аав ээжийн зургийг одоо үзүүлэхэд бас бэлэн байна. Тэгэхээр ийм асуудлыг бас ингэж ярмаар байна. Бас манай эцэг эхийг хүндэтгэх нь гэж үсэн. Нүглээ сайдаг хөгшин ээж минь нүүрс үрээд шнөөр ирлээ гэдэг дуутайч нүүрс тээвэрт хөгшин ээжүүд биш залуу дунд насны бүсгүйчүүд аатай бяртай байна. Статистика дэлгүүлсэн статистикийн даргын эхнэр нүүрс тээврийн нэг биш 8 компаниараа толгой зохиж улсын хурлын гишүүн Адиа Сүрэн 5 компаниараа төрөө үзүүр булгаалтан тормолцсон торолцлоо. Адиа Сүрэнгээс авилга авсан автоэврийн үндэсний төвийн ажилтан шүүхэд очсон бол авилга өгсөн гэх Адиа Сүрэн хууль шүүхийн зааланд биш хууль тогтоох улсын хурлын танхимд суусаар байсан ч яллагдагчаар татагдсан байна. Сэт зөвшөөрөл өгсөн гэх автоэврийн үндэсний төвийн хурган дарга банкнаас биш банк усаас ч биш яг Адиа Сүрэнгийн ихч аюушаас $100,000 зээл аваад таарчихсан юм байна. Явж энд миний одоо ингэж байцаагдаад дуудагдаа сууж байгаа маань бас зээлийн гэрээг нүүрсний хэрэг болгоод би өнөөдөр энд одоо асуугдаа сууж байгаа. Угтаа улбаа нь бол тийм юм. 5 төмөр зам компани захирал удаан жаргал, удаан зовлон болсоор байна. Улс ус дамжин 8 орон 3 твийн хооронд нисэн буудаг усны шуу болсон удаан жаргал ирвэл зовлонгийн түргэн нь жаргалын удаан гэдэг үг биелнэ. Бодлогын улс төр болж төлөвшөөгүй, бодхоосоо илүү ярьдаг улс төрчид бодийн баясгаланд бодио хөтлүүлсэн баясгалантай сонсгол болж хуйрлаа. Гашуун Сүхбаатарын төмөр замыг барьсан Бод интернэшнлийн баясгалан мөнгө санхүү төсөл төлөвлөгөөний талаар гишүүдэд хичээл заагаад гарч ирлаа. Шок мэдээ хошинтай нэвтрүүлгийн 57 дахь дугаартай хамт байсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа.